Сайн байцгаана үзэгчдээ их орон Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэж байгаа Азийн хурд нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар эхлэж байна. За бид энэхүү нэвтрүүлгээ Дүүхэ хувьцаат компанитай хамтран бэлтгэж байгаа. За өнөөдрийн дугаарт маань Дүүхэ 2 компани, Дүүхэ 2 дэлгүүрийн албан хаагчид болон ажилчид оролцох байгаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт оролцох оролцогчид маань азаа хэрхэн сорих бол хамтдаа хүлээн авч үзцгээе. Сайн байна уу та? Сайн байна уу. За шинэ оны баярын минь төргий. Баярлалаа танд ч гэсэн. За өөрийгөө танилцуулахгүй юу? Их цэцэг. Дүүхэ төвд ямар ажил эрхэлдэг вэ? Бэлэн хувцсны худалдагч. Худалдагч ажил тийм ээ. За тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэгтээс Дүүхэ төвийн албан хаагчид, ажилчид оролцож байгаа. За тэгэхээр хин гэлээ? Их цэцэг. Их цэцэг маань за хүрдээ эргүүлж асуултандаа зөв хариулах байгаа. За хүрдээ эргүүлээрэй. За ямар асуулт харах нь? Хошин асуулт. За хошин асуулт гэсэн байна. За өөрийгөө ер нь хэр азтай гэж боддог вэ? Гайгүй шүү. За ямар заазаа сорё тийм ээ. Нэвтрүүлгийн оролцогч их цэцэг маань хошин асуулт дээр хүрд маань таарсан байгаа. За асуултыг асууя. Дээвэр дээр азарган дахиа өндгөлжээ. Хаашаа өндгөн унсан бэ? Азарган дахиа өндгөлдгөө. За сайн байна. Эхнийхээ асуултанд зөв хариуллаа. За дараагийн асуулт руу шилжин. 3 асуултанд зөв хариулснараа манай нэвтрүүлгийн аздан болох боломжтой. За хүрд эргүүлээрэй. За ямар асуулт харах нь вэ? Танин мэдэх үү? За танин мэдэх үү асуулт гэсэн байна. За их цэцэг маань шинжлэх ухаан танин мэдэх үү асуултын дээр хүрд маань очсон байгаа шүү дээ тийм ээ. За асуултаа асууя. Нар ямар өнгөтэй вэ? Цагаан. За асуултанд зөв хариуллаа. 2 дахь асуултанд зөв хариулсан байгаа. За 3 дахь асуулт руугаа оръё. За хүрд эргүүлнэ. За маш амжилттай явж байна. 2 асуултанд зөв хариуллаа. Хүрдээ буруу тал өгүүлж байна. За боломж олгоод за 3 асуултанд зөв хариулсан гэсэн үг. Эхний 2 асуултанд зөв хариулсан, 3 дахь асуултандаа зөв хариулсан гэж боломжийг олгоод за өнөөдрийн манай нэвтрүүлгийн аздан боллоо. Баяр хүргэе. За баярлалаа. За Дүүхэ төвд ажиллаад хэдэн жил болж байгаа вэ? 1 жил. 1 жил болж байгаа тийм ээ. За ямар тасагт ажилладаг вүлээ? Тасгийнхаа талаараас үзэгчтэй хаваалцахгүй юу? Ямар бүтээгдэхүүнүүдийг бас зардаг вэ? Готол бэлэн хувцас зардаг байгаа. Бэлэн хувцас нь болохоор Япон солонгосоос орж ирсэн хувцаснууд байгаа. За үзэгчтэй бас нэг мэдээлэл өгье гэж бодлоо. Нэмэлт асуулт олгоо нэг асуултыг асуулж идэхүү. Дүүхэ төв хэдэн онд байгуулагдсан болов? Одоо хэдэн жилийн хойг хийх гэж байгаа лээ? 20 жил. Тэгэхээр 1996 он. 1996 Дүүхэ дэлгүүр маань байгуулагдсан байхаа нэ шүү дээ тийм ээ. Тийм. За баяр хүргэе. Маш сайн асуулт. За 4 асуултанд амжилттай хариуллаа шүү дээ тийм ээ. За супер аздан боллоо. За баярлалаа. За Дүүхэ төвийн хамт олноос нэвтрүүлэгт оролцож байгаа азтанда гарын бэлгийг гардуулж байгаа. За тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлэгт оролцсон шигээ 2016 онд ийм азтай байгаарай. За баярлалаа. За үзэгчдээ бас шинэ жилийн мэдлэгээ дэвшүүлэхгүй юу? Нийт үзэгчдээ шинэ оны баярын минь төргий. За сайхан баярлаарай. За баярлалаа. За сайн байна уу та? Сайн. За хоёулаа танилцсан юм билээ? Дүүхэ хувьцаат компани Дүүхэ 2 төвийн махны засгийн худалдагч Хорол Баруун. Хорол Баруун. За Хорол Баруун ихч маань махны лангууны худалдагч юм байна шүү дээ тийм ээ. За хичнээн төрлийн ерөнхийдөө мах зарж борлуулдаг бай. 10-аад нийт төрлийн мах болон дайвар дэвтгүүнүүд мах зарж борлуулдаг. Ер нь танаа махны үнийг хараад хахад нэлээд хямд юм а. Бусад одоо дэлгүүр худалдааны төв завхуудаас ер нь хэдэн төгрөгөөр бага хямд өгдөг вэ? Манайх хямд зардаг шүү. Хямд үн өргөн сонголттой хэрэглэгчд болохоор чанартай бараг манайх өргөхийн тулд манайх байнгын махны үнийг хямдаар өргөдөг шүү. За ингээд манай нэвтрүүлэгт 3 асуултанд зөв хариулснараа манай нэвтрүүлгийн аздан болох боломжтой. За хүрдээ эргүүлээрэй. За ямар асуулт харах нь хамтдаа харцгаая. За хошин асуулт гэж байна. За Хорол Баруун өгч маань өөрөөр нь хэр азтай гэж боддог вэ? Тэрч мэдэхгүй шүү. Хэлбэдэггүй нөө. За асуулт асууя. За мэдээж хошин асуулт байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. За асуултаа асууя. Нар сар од 3-ын хооронд юу байдаг вэ? Салхи.
Үгүй ээ. За дахиад нэг хариултыг авъя. Таслал. За сайн байна. Эхний асуултанд зөв хариуллаа мэдээж нар, сар, од 3-ын хооронд таслал байна. За эхний асуултанд амжилттай хариуллаа. За дараагийн асуултанд. За хүрдээ эргүүлээрэй. За дахиад хошин асуулт таарсан байна. За дараагийн асуулт. Март ёолт гэж юу вэ? Хошин асуулт байгаа. Бэлэг. Гүй за дахиад хариултыг хошин асуултаа хошиноор бас сэтгэх боломжтой. Хошиноор сэтгэж бодох. За тэр чи үгмээр юм. Хариулт мэдэхгүй байна. За энэ бол маш хошин асуулт байна. Эмэгтэйчүүдээ мартдаг баяр, шартаад маргааш нь ёолдог баяр гэсэн юм хошин асуулт. За манай нэвтрүүлэгт оролцсон танд маш их баярлалаа. Нэг асуултанд зөв хариулсан байгаа. Тэгэхээр манай нэвтрүүлэгт оролцсон танд маш их баярлалаа. Нэг асуултанд зөв хариулж за энэхүү бэлгийг танд бэлгэлж байна. За тэгэхээр 2016 онд маш их од хямртай байгаараа гэсэн сайхан өрөөлийг тавья. Манай нэвтрүүлэг үзэн суугаа үзэгчдээс шинэ оны баярын мэндийг хүрэхгүй юу? За баярлалаа. Ингээд дүүхэн компани хамт олон дүүхэн хоёрын ажилчдаа бүгдээрэнд нь шинэ оны баярын мэнд өгье. За сайхан баярлалаа. За баярлалаа. Та нарсан сайхан баярлалаа. За манай нэвтрүүлгийн дараагийн оролцогч хэн бэлээ өөрийгөө танилцуулаарай. Дүүхэн компани дүүхэн хоёр төвийн ногооны засгийн худалдагч Инхцэл. За инхц бол ногооны худалдагч юм байна шүү дээ тийм ээ. За хичнээн төрлийн хүнсний ногоо зарж борлуулдаг вэ? 10 гаруй төрлийн хүнсний ногоо борлуулдаг. Үүний хувьд ямар байдаг вэ ер нь? Бусад дэлгүүр одоо худалдааны төвүүдтэй харьцуулахад Үүний хувьд бол манайх боломжийн хямдхан үнэтэй ногоонууд байдаг. за инхц бол манай нэвтрүүлэгт 3 асуултанд зөв харилцаж хариулснараа за аздан болох боломжтой байгаа. За энэхүү хүрдийг эргүүлээд хоёул асуултныхаа төрлийг сонгоно. За хүрдээ эргүүлээрэй. Ингээд шууд Тэг ингээл эргүүлж. За ямар асуулт оногдох нөө таарах нөө. За боломжийг олгоё гэж байна. За боломж олгоно гэдэг маань эхний асуултанд зөв хариуллаа гэсэн үг. Шууд хоёр дахь асуулт руугаа шилжих байгаа. За эргүүлээрэй хүртээ. За түүхийн асуулт гэсэн байна. За Монголынхаа түүхийг ер нь хэр сайн мэдэх вэ? мэднэ. Гайгүй. Монгол хүн болгон ерөнхийдөө түүхээ судалсан мэдсэн байх хэрэгтэй байдаг тийм ээ. За нэвтрүүлгийн оролцогч Инхц зул маань түүхийн асуултан дээр хүрд маань очисон байгаа. За асуултыг асууя. Монгол улсын сансрын нисгэгч Гүр Аргачаа хэдэн оны хэдэн сард сансарт ниссэн бэ? За 1981 он. 81 оны. За хэдгээр сар идэм болов? 3 сар. Тийм. За сүүлийн хариултыг авъя. 1981 оны 3 сарын хэдэн юм болов? 3 сарын 22. За асуултанд зөв хариуллаа. Мэдээж сансрын эзэгч Гүр Аргачаа маань 1981 оны 3 дугаар сарын 22-нд анх сансарт нисэж байсан шүү дээ, тийм ээ. За 2 дахь асуултанд зөв хариулсан байгаа. За 3 дахь асуултаа. Асуулт ямар асуултан дээр таарах нь хамтдаа харцгаая. За бусад асуултыг сонгосон байгаа. За бусад асуулт маань дүүхэй төвийн холбогдлолтой дүүхэй төвийн талаарх асуултууд байгаа. За нэвтрүүлгийн оролцогч Инхц зул маань эхний 2 асуултанд зөв хариулж, за 3 дахь асуултны асуулт нь бол за бусад гэсэн төрлийг сонгосон. Бусад гэсэн төрөлд бол дүүхэй компани холбогдлолтой асуултыг бид бэлдсэн байгаа. За асуултыг асууя. Дүүхэй компани нэрний учрыг тайлбарлана уу гэсэн байна. Архангай аймгийн Үлзийд сум их баг дүүхэй гэсэн уулын уултай холбогдсон нэртэй. Аха. За тэгэхээр яг мэдээж Архангай аймгийн Үлзийд суманд их баг дүүхэй гэж байдаг. За тэрхүү уул усныхаа нэрээр одоо дүүхэй төв гэж нэрлэгдсэн байх нь байна. За ингээ манай нэвтрүүлэгт өнөөдрөөс амжилттай оролцож манай нэвтрүүлгийн аздан болсон танд маш их баярлалаа. Баярыг хүргэе.
баярлалаа. За тэгэхээр дүүхэ төвөөс бэлтгэсэн дүүхэ төвөөс хамт олноос танд бас гарын бэлгийг гардуулж өгч байгаа. За тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэгт хоёр асуултанд зөв хариулж хамгийн ихнийхээ асуултыг бас боломжийг олгосон. За ингээд дүүхэ төвийн хамт олноос танд энэхүү шинэ жилийн сайхан гарын бэлгийг бас гардуулж өгч байгаа. Баярлалаа. За 2016 онд таны ажил амьдрал чинь мэдээж өнөөдрийн манай нэвтрүүлэгт орсон шиг маш их азтай байх болтугай. Баярлалаа. Нийт дүүхэ компанийнхаа ажилчдад шинэ оны мэнд хүргэе. За баярлалаа, сайхан баярлаарай. Сайхан баярлалаа. Баярлалаа. За манай нэвтрүүлгийн дараагийн оролцогч хэн билээ өөрийгөө танилцуулаарай. Дүүхэ хоёрт кас алтан цэцэг. За алтан цэцэг ихч маань кассаар ажилладаг юм биш тийм ээ. Өдөрт ер нь хичнээн үйлчлүүлэгч дунджаар ер нь үйлчлүүлж байна. Өдөртөө 300-аас 400 орчим үйлчлүүлж байна. Ер нь танаа дэлгүүр бусад дэлгүүрээс юугаараа онцлог даваа талтай гэж боддог вэ? Дэлгүүрээ нэг сайхан рекламд өгөх үү? За. Манайх ер нь цахаас хямд үнэтэй, өргөн сонголттой. Тийм. За тэгэхээр манай нэвтрүүлэгт өнөөдөр та 3 асуултанд зөв хариулснараа азтан болох боломжтой. За өөрийгөө та ер нь хэрэг азтай гэж боддог вэ? Гайг баха. Урд нь ер нь ямар нэгэн суглаа ч юм уу азтан болж исэн тохиолдол байгаа юу? Байхгүй. За тэгэхээр өнөөдөр азтан заавал болоорой заяа. За одоо энэ хүү хүрдийг эргүүлээд та ямар асуултанд хариулахаа үзэх байгаа. За эргүүлээрэй хүрдээ. За ямар асуултанд оногдох нь вэ? Ямар асуултан дээр таарах нь вэ? За авьяас үзүүлнэ гэж байна. За ямар авьяастай вэ? Дуулъя да. За өнөөдөр шинэ жилийн баяр болж байгаа юм чинь. За нэвтрүүлэг үзэн сагаа үзэгчтэй шинэ жилийн баярын мэндчилгээ болоод сайхан дуулчих тийм ээ. За ямар дуу болох вэ? За. Ээжийн тухай дуу. За шиг ээжийн тухай дуу дуулъя. Наралаг хоровод жаргах би надад ээж минь заяасан билээ. Ухаарч үгүй зэгүй гэнэн сэтгэлийг өөжин болгон тэлсэн билээ. Өөжин болгон тэлсэн билээ. За баяр хүргэе. Сайхан мэдлэгээ дэвшүүлээ. Сайхан нээжтэй зориулаад энэхүү дог дуулсан баг тийм ээ. За мэдээж авьяасаа үзүүлсэн учраас хоёр дахь асуулт руу би шилжих ёстой байгаа. За хүртээ эргүүлээрэй. За танин мэдэх асуулт гэсэн байна. За асуултыг асууя. Сарсан баг бахаа шүн юуны тусламжтайгаар өмнөө байгаа зүйлийг мэдэрдэг вэ гэсэн байна. Үнэртэх хэрэгтнийхэн тусламжтай. За биш үү. За дахиад нэг хариултыг авъя. Нэг шүн яадаг болохоор нүдээр ил. За хариулт буруу байна. За сарсан баг охин маань долгионы тусламжтайгаар мэдэрдэг юм байна. За өнөөдөр манай нэвтрүүлэгт оролцож за ямар гоё авьяасаа үзүүлсэн байгаа штэ тийм ээ үзэгчтэй. Өнөөдөр нэвтрүүлэгт оролцсон танд маш их баярлалаа. Дүүхэ хоёроор үргэлжлүүлдэг бүх үйлчлэгч нартай 2016 оны шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Баяраа сайхан тэмдэглэцгээгээрэй. За баярлалаа. Бас хэрэглэгч үйлчлүүлэгчтэй энэхүү сайхан дэлгүүрийн дэлгүүрээс бас тийм ээ ийм сайхан үн хямдаар одоо үйлчлдэг танай хамт олондоос баярын мэндийг хүргэе. За ингээд танай хамт олоноос энэхүү сайхан шинэ жилийн баярын бэлгийг бас гардуулан өгч байгаа. Та сайхан баярлалаа. За сайхан баярлалаа. Баярлалаа. За сайн байна уу та? За сайн байна уу. За шинэ оны баярын мэнд хүргэе. Баярын мэнд. За хоёулаа танилцсан юм билээ? За Дүүхэ компани Дүүхэ хоёр төвийн гоо сайхан чихрийн засгийн худалдагч Эрдэнэалар байна. За танай гоо сайхны тасагч ер нь хичнээн төрлийн бараа бүтээгдэхүүнээр бас хэрэглэгчтэй үйлчилж байна. За манайх гоо сайхан чихрийн засаг нийлээд ер нь 1000 гаруй төрлийн нэр төрлийн бүтээгдэхүүн ард иргэдэд үйлчилж байна. За тэгэхээр та өнөөдөр манай нэвтрүүлэгт 3 асуултанд зөв хариулснаар за азтан болох боломжтой байгаа. Өөрөөр нь хэрэг азтай гэж боддог вэ? Хацтай ахах. Мэдээж хүн болгон л азтай байдаг шүү дээ амьдралдаа тийм ээ. За энэ хүү хүрдийг эргүүлж та асуултынхаа төрлийг сонгох байгаа. За хүрдээ эргүүлээрэй. За ямар асуулт харах нь вэ? За тань мэдэх асуулт гэсэн байна. За
асуултыг асууя. За химийн уялах системийг хэн зохиосон бэ? Менделеев. За сайн байна. Эхний асуултанд зөв хариуллаа. За эхний асуултанд зөв хариулснараа хоёр дахь асуулт руу шилжих байгаа. Нийт 3 асуултанд хариулна. За ямар асуулт нэр таарах нь вэ? За нуус тавчааны асуулт. За Монголын нуус тавчаа номыг уншиж байсан уу? Уншижсэн. Бид нэр 10 жилдээ хүүхэд болгон уншдаг шүү дээ, тийм ээ. За нэвтрүүлгийн оролцогч маань нуус тавчааны асуултан дээр хүрдмэн таарсан байгаа. За асуултыг асууя. Чингисийн 9 үрэлгийг нэрлэнэ үү? За Чингисийн сүрлэгч нь Зэлэм. За Зэлэм. За бусд нь юу лээ? Зэлэм. За Зэлэм бол зүг байна. За ямар ч өөрөө хэлээл ахгүй те санаж байгаагаа. Зэв. За. Зэв зүг байна. Хоёрыг нэг ирлээ. Зэлэм. За Зэлэм, зэв. Борч. За борч. Хасар. Шихийн утаг. За шихийн утгыг авлаа. За 4-ийг нэрлсэн, 9-ийг нэрлэх хэрэгтэй шүү дээ. Бас нь орж ирдгүй юу? Ерөөс толгомдод. За 4-ийг нэрлсэн байгаа. За зөв хариултыг хэлье. Зэлэм, чуу мэргэн, шихийн хутаг, борч, борхуул, за мухуула, сорхон шар, зэв, хар, хэрүүгээ гэсэн 9 байна. За буснаас сайн толгомдоод мэдээж орж ирэхгүй байх нэвтрүүлэгт орж байгаа учраас тийм ээ. Тийм, толгомдоод нэрээс. За манай нэвтрүүлэгт оролцсон танд маш их баярлалаа. За манай нэвтрүүлгийн оролцогч Эрдэнэ Олор эгч маань за нэг асуултанд зөв хариулж хоёр дахь асуултанда за 9 хүний 4 нэрийн зөв хэлсэн байгаа шүү дээ тийм ээ. За танаа дэлгүүрийн хамт олноос за энэхүү шинэ жилийн бэлгийн гарын бэлгийг бас гардуулж байгаа. Баярлалаа. Өдөртөө бас шинэ номын мэдлэгээ дэвшүүлгүй та. За ингээд нийт дүүхэ компанийнхаа нийт хамт олонд шинэ жилийн баярын мэндийг хүргэе мөн нийт монголчуудаа ирж байгаа 2016 онд бүгдээрэнд нь аз жаргалтай аз шимэртэй байхыг хүсэн ирээё. За баярлалаа та сайхан баярлаарай. Баярлалаа та ажилласан баярлалаа. За ингээд үзэгчдээ хорон Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэж байгаа Азийн хүрд нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ хүрлээ. За өнөөдрийн дугаарт маань дүүхэ 2 төвийн хамт олон амжилттай сайхан оролцсон байгаа. Өөрсдийнхөө оюун ухаан болоод Аз хямрыг сорьсон байгаа. Ингээд үзэгч та бүхэндээ Азийн хүрд нэвтрүүлгээ хүргэлээ. онд 20 жилийнхөө гугтаж байгаа нийт хамт олондоо болон нийт манайхыг сонгон үйлчлүүлдэг нийт худалдаа авагчтай 2016 онд ажил үйлс нь өдөр бүтэмжтэй эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.